За сайн байцгаана уу. Намайг Хүрлатра огтой сугараа гэдэг Teach for Mongolia хөтөлбөрийн 22-оос 2024 оны хэлсэгч тогтцсон сүмийн 2 дугаар сургуульд английн багшаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Сайн байцгаана уу. Намайг Гунгай Чанцангийн Хөслөн гэдэг Аргахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг хаалцаж шинэ тэжээ судлаач мэрэгчлэр сурч төгсөөд одоо болохоор Өмнө Говь аймгийн Хамбогд сумын 1-р сургуулийн англи багш хийж байгаа. Боловсролын салбарын дунд хугацааны мастер төлөвлөгөөнд бол бид нар 2030 он гэхэд Монгол улс нийтдээ 32 мянган шинэ багшийн хэрэгцээ гарна. Тэгэхээр энэ 32 мянган шинэ багшийг яаж хангах вэ гэдэг айгу том асуудал гарч ирж байгаа. Одоо маад бол багш бэлтэж байгаа 20 гаруй ихтэй боловсролын институтууд байгаа. Гэхдээ энэ явж байгаа хурдаараа бид нар явах юм бол одоо энэ 2030 он гэхэд саний ярьсан 32 мянган шинэ багшийн оронтойг одоо нөх хэмжээний багшийг бол бэлтгэхэд айгу төвөгтэй асуудал бий болж байна. Тэгэхээр бид нар уламжлалт биш одоо шинэлэг тийм арга заавал харах хэрэгтэй болсон тийм. Шинэлэг арга нь юу вэ гэхээр одоогийн 60 гаруй орнд гэж teacher all байгуулсан үндсэн загвар болохоор багш болон багш бус мэрэгчлэлтэй боловсролын салбараа дамжуулаад эерэг нөлөөллтийг бий болгох гэсэн ийм залуучуудыг сонгож шалгуулад одоо орон нутгад 2 жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллаж явж байгаа. Одоо орон нутгад хэрэгцээтэй байгаа тийш татварлаг багш нарыг хангах нэг ийм боломж юм байна гэдэг байдлаар ихэд анх Teach for Mongolia ижлэлтийн багш хөтөлбөр байнгын нүүсгэн байгуулж ирсэн гэж хэлж болно. Монголын Улсын телевизээр ингээд ийм хөтөлбөр явах гэж байгаа гэж гарч ингээл тэгэл манай санагдаад л хөө ингэ чин гэж штэ чи бүртгүүлээч гэ. Тэгэл эхний жилд нөгөө бүртгүүлсэн аахгүй би. Эхний жилдээ бол тэнцээ. Хоёр дахь жилд заавал бүртгүүлнэ гэж бодож ирсэн аахгүй. Эсээгээ бүр бараг 4 хоног бодож ин гэж бичиж явуулсан байхгүй. Тэгэл тэнцэн гэдэг хариу аваад би бүр ингээд бөөн баяр болоод ер нь бол ямар ч төсөөл байгаагүй зүгээр багшийн мэрэгжил аюу гой гэдгийг л мэддэг. За би болохоор TFM-ийн сургалт хөгжлийн хариуцлагч ажилтдаг менежер гэсэн. Яг манай сургалтын нэг 95% гэхээр хэд бол багш бус мэрэгчтэй хүмүүс тэгээд багш мэрэгчтэй хүмүүс хамт сурах болцоотоо тэр болцоог нь болохоор хөтөлбөрийн агуулгаар хангаад өгсөн байдаг байхгүй. Зуны онлайн сургалтыг ордог. Багш мэрэгчд мэдж явах хэвээр бүх агуулгыг оруулаад тэг хичээлийн хөтөлбөр ер нь багш мэрэгчд нэгжүүлдэг мэдлгүүдийг, онлуудыг чадваруудыг болохоор оруулаад хамт суралцаад явдаг гэсэн үг байхгүй. Би 6 дугаар ангид анх орж исэн юм аа. Багш одоо хэдэн жил байх юм? Та ингээд бидний төгсдөл байх уу? За багш нь ийм Teach for Mongolia-гийн хөтөлбөрөөр ирсэн. Багш нь 2 жилийн туршилт байна гэдэг юм уу? Та 9 дугаар анги хүртэл байж болохгүй мó ядаж та манай ангийн багш болчооч дээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүүхдүүдийн яг энгийн өөртөө хэлье гэж хэлээгүй шүү дээ, тий. Тэгээд яг тэр үгнүүд нь айгүй урамгдаг. Тэгээ одоо ингээ нөгөө хүүхдийн чимээ шуугаанд ингээл амар ядардаг гэж тэгдэж шүү. Яг хөө мэдээж тэгнэ. Гэхдээ ингээд амралтын өдөр мөдөр чи ингээд чимээг болчихор ингээд амар ивгүй нэг юм дутаад байгаа юм шиг санагдаад нэг тийм болцсон. Тэгээ өнгөрсөн жилдээ өөрийгөө харьцуулахад бол хамгийн түрүүнд бол би айгүй төвчээртэй авсан л гэж өөрийгөө дүгнэнэ. Шалгалт авсан юм. 9-р ангиас авсан. Тэгээ би шалгалтын материал ингээд засчихсан чи яг нэг 2 хүүхдийнх яг адилхан байсан байхгүй. Гэхдээ хоёулаа нэрээ бичээгүй. Шалгалтын материалыг нэг нэгээр нь тарааж өгөөд тэгээ за чи энэ дээр алдсан шүү. Одоо энийг засаараа гэдэг ингээд нэг нэгээр ингээд нэрийн дуудаж ингээд шалгалтын материал өгж оруулсан. Тэгээд яг 2 үлдэн ш нөгөө 2 ч үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ би тэр хоёр хойлонгийн дуудаж гаргаж ирээд за энэ хоёрын аль нь чинийх ингээд асуусан. Багш энэ минийх гэдэг хийж байгаа байхгүй. Тэгээд энэ чинийх байж яагаад энэ дээр ингээд нэрийн биччихээд балруулцсан ингээд жоохон балруулцсан хальт нэр нь үлдсэн. Тэгээ тэрийг ингэсэн чи харагдаад байсан байхгүй. Тэгээ чи зүгээр л надад өмнө яль гэсэн чи ингээд дугаа зогсож та. Тэгээ багш би энийгээр хэлчихсэн юм гэсэн байхгүй. Тэгэхээр би цаасын өгөөд заасуу гэдгийгс. Тэгээ чи дахиад шинэ саналтай материал за яг одоо надгаа яг өөрөө хийхэд тэгээ надаа буцаад өг гэдгийгс аахгүй. Тэгсэн чинь тэр хүүхд анх ингээд намайг ороход ингээд юм асуухаар юм дуурдгүү, эрт бүртгэхээр хүртэл ингээд байна гэж хэлдэггүй. Тэгээд яг тэр өдрөөс хойш коридор таарах болгондоо ингээд ямар царайны өвөрлөг юм чинь гинт ингээд коридор таарахаар амар үүдээс ярьцаатай ингээд сайн минь огшаа гэх тэгэхээр амар зочдтой байл ш. Тэгээд тэр өдрөөс хойш ингээд дандаа таарлах болгондоо сайн минь огшаа гэдэг болсон. Багш өмчин нэг бодол санаагаас илүү сэтгэлээс гардаг ажил гэдгийг айгүй ухаарж ин мэдж ин. Шөнө нь төлөвлөөл, өглөө нь тайлбарлал, оройн нь тэрийгэ засаал, нөгөө хүүхдүүдийн шалгалтын материал засаал үргэлжилдэг амьдралахгүй. Одоо оффист ажилладаг хүмүүс бол ажлын 8 цаг дуусал гэртээ харьцтэй. Бидэрт бол тийм байхгүй. Ажлын дээр 8 цаг байна, хэдэн цаг байна дууссан ч гэсэн дараа нь маргаашийн хичээл гэдэг юмыг бэлдэнэ. Яа тэгэхээр бэлдэхгүй хичээлд оролцсон гэж юусоо байж болохгүй тэр бол яа тэгэхээр эн чинь бүхэл бүтэн улсын ирээдүг одоо хариуцаж явж байгаа том үүрэгтэй хүмүүс тэгж хайн хандах ерөөсөө ямар ч ирэх байхгүй бид нарт багшийн мэрэгжилт одоо би бол үнэхээр бахархаж байгаа. Ер нь бол өөрийгөө 5 жилийн дараа ч гэсэн намайг нэг бүх багшаа гэдээ удаад явж байгаасай л гэж хүсэж байна. Үнэ анх хэлээ
өөр нэг багшд үлээ тэр багш бүр аим багтаа болтоо манай үрч тэр багш ингэ амар ингэ уутахгүй сайн тий бүсгээ бицээж хуулжгээ шууд хуулжэл болцсон. Тэгэл юу сайхгүй шүүлдэ бүр ойлгохгүй англи аим дург болсон чинь сураа сурж ирээл дуртал өвтсөн. Сугараагчтай баярлалаа намайг хөгжүүлсэн, намайг ухаантай болгосон, намайг англитэй сайн болгосон. Одоо анх үүсгэн байгуулснаас хойш бид нар 2 жил гаруй болж байна. За бид нар эхний эсэлтийн залуучууд маань сая одоо эсэлтээ 2 жилийн хөтөлбөрийг дуусгаад хөтөлбөрөөс амжилттай хааж дуусглаа. За бид нар одоо 3 дахь эсэлтийнхээ залуучдыг сонгож олгоолцсон. Одоо ингээд ирэх хичээл энэ жилээс бас орон нутг руу хуваарлах гэдэг ингээд ажиллаж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ процесс маань цаашдаа бид нар үргэлжлэх тусам нэгдүгээр боловсролын салбарт ээлтэй, хоёрдугаар боловсролын салбарт дамжуулаад эерэг нөлөөллийг бий болгоё гэсэн ийм өөрчлөлтийг авчих ийм залуучуудыг ерөнхийдөө орон нутг руу хуваарлаад явах ийм системийг ерөнхийдөө нэг тогтолцоо бүрдсэн байна гэж харж байна. Ер нь бол Teach for Mongolia-ийн ингээ хамт олонтойгоо болохоор одоо ярилцлагын шатнаас эхлүүлээл ингээл хамт байсан, холбоотой байсан гэсэн үг. Ямар нэгэн асуудал гарах юм бол бид нар ингээд те хандж исэн. Одоо буугаад өгчий ч юм уу те ямар хэцүү юм бэ? Анхнаасаа яах гэж оролцмоо гэдэг ямар ч тийм бодол байгаагүй. Өөрөө ард ингээд маш том тим хамт олон болохгүй зүйл гарлаа. Аргашаа харахад ард дээжсэн учраас одоо хүртэл тийм бодол орж ирээгүй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр Teach for Mongolia-ийн хамт олондоо маш их баярлалаа. Хайртай шүү.